Оройн тэргийн эрхэм үзэгчтэй Монгол Улсаа хөгжүүлэх ток шоу ярилцлага эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр студидтэй үзэгч та бүхний хизээний танил сүүлийн үед бас эх орондоо байгаагүй гадаад сурч байгаад ирсэн Зандан шитрийг ярилцахаар урьсан байгаа. Тэгэхээр Стэнфордын их сургуульд зочин судлаач, улс төр судлаач тийм үү? Ер нь Стэнфордын их сургуульд сураад бас нэг мэргэжил эзэмшээд ирсэн. Тэгэхээр энэ улсын хурлын гишүүн асан Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга асан гэж ярихаасаа илүүтэй Стэнфордын их сургуульд сурснаас ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр манай үзэгчдийн хувьд гэсэн та сонин зочин байгаа. Яагаад Стэнфордын их сургуулийг зорих болсон бэ? Яг Стэнфордын их сургууль бол бас нэг олон улсын судлалын дэлхийн хамгийн нэртэй төвүүдийн нэг. Тэнд Ларри Даймонд, Фрэнсис Фукуяма гэх мэтлийн алдартай профессорудаас гадна Кондолиза Райс, Шулц, Уильям Ферри гэдэг Америкийн нэгдсэн улсын яамны төрийн гадаад явдлын яамны сайд буюу төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга байсан улсууд олон улсын аюулгүй байдал, ардчлал, улс төрийн асуудлуудаар зөвлөлддөг, хэлэлцдэг тийм шинжлэх ухааны галтгоо гэж хэлж болно. Нөгөө талаасаа тэнд бол бас Билл Гейтс ч байт юм уу, олон улсын валютын сангийн ерөнхийлөгч тэр Лагард гэх мэтлэн олон хүн үрж лекц уншдаг, бид бас лекц уншдаг, бас олон улсын Африкийн, Европын, Оросын, Украины ч юм уу олон улс төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид ирж лекц уншдаг, харилцан туршлага солилцдог ийм галтгоо учраас тэнд суралцсан маань, бусдаас сонссон маань, өөрийнхөө биелэх туршлагаас хуваалцсан маань их ад завшаантай хэрэг байлаа гэж бодож байна. За тэгэхээр яг таны суралцсан чиглэл мэргэжил гэвэл? Яг манай төв бол ардчлал, хөгжил, хуулийн засаглалын төв. Ардчлалын хөгжил, хөгжиж байгаа эдийн хөгжил, улс төрийн ардчлал, хүний эрх, хуулийн засаглалыг харьцуулж судалдаг дэлхийн нэртэй том судалгааны төв. Тэнд бид нар бол Монгол улсын гадаад харилцааны талаар нэгдүгürt манай гадаад орчин харьцааг өөрчлөж байна. Хятад судлал, Орос судлал, зүүн хойд Азийн судлал, Азийн хондлын судлалын асуудал. Нэгдүгээр нь гадаад харилцааны чиглэл. Хоёр дахь чиглэл маань Монгол улсын ардчлалын үйл явц. Манай ардчлал яагаад самуурч байгаа, гажуудж байгаа, мэдний хүссэн ардчлалын муу юм уу? Ер нь тэгвэл бус ардчлалтай харьцуулахад ямар вэ? Аливаа судалгауданд харьцуулсан дүгнэлтээс өндөр нам өргөн бүдүүнээ таних болцоотой болдгороо судалгааны бас нэг өөрөмц байдал наршиж байгаа. Улс төрийн ууган хүчний бас гинсэг буюу ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн өнөөдөр ингээд Стэнфордын их сургууль сураад буцаад эх орондоо ирээд ингээд улс төрийн амьдралыг ингээд харахад ер нь би манай энэ улс төрийн намуудын төлөвшил ямар байна? Ер нь улс орон төрийн талаар бас таны бодсон, сансан энэ бодолд өөрчлөлт орсон уу? Ер нь би нэг талаас их хазтай хүн. Нөгөө талаас их азгүй хүн. Гэхдээ миний азгүй байдал надад азтай болж өөрөөд байгаа шиг байна. Яг тэгэхээр би зах зээлийн коллеж байхад нь холдоо үйлдвэрэндээ сургуулахын төлөө ч гэдэм юм ингээд жижиг сургууль байхад нь ажиллаж байлаа. Хаан банкыг дампуурсан байхад нь ажиллаж байлаа. Дампуурлын үед нь ажиллаж байлаа. Тэгээ өнөөдөр Хаан банк Монголын хамгийн том банк болсон. Тэр үед хөдөө аж ахуйн банк болсон. Хаан банк гэдэг нэрийг нөх брендинг логон төрийн тохиогоод явж исэн. Залуучуудын байгууллагыг ч гэсэн бид мас цайх гэдэг нэлээд асуудалтай байх үед нь өдөртөд намзайх болгоод арслан цацгийн залуучуудын холбоо багт нь намзайх болгоод нэрийг өөрчлөөд улс орон дээр хилцүүлэг өрнүүлээд шинжилээд үлээх гэж өгч байлаа. За мөн бас ардын намын генсекийн хугацаанд намд сонгуульд ялагдсан үед нь магадгүй түүхэнд хамгийн хүнд үед нь бид бас ачаа инх төвшин даргатайгаа журмын нөхдөдөө хамт энэ албыг ашиглалаа. Энэ бүхэн маань надад дандаа сорилтууд тэр хэмжээгээр надад бас шинэ ухаарал бодол эргцүүлэг өгч яадаг хүнд үед ажиллах нь бол дандаа ялан мандж байгаа үед ажиллаж исэн бол тийм их ухаарал өгөхгүй байсан байх ч гэж боддоо. Стэнфордын их сургуульд ч гэсэн тэр яг энэ өнцгөөс очиод манай өнөөдрийн арчлалын гажуудлыг ингээ харахаар энэ хугацааны хүндрэлүүтэй харьцуулаад бид хэсэг хэсгээр нь асуудлыг шийдэх яваад байж. Тэгээ холоос харахаар нэгдүгürt Америкаас ч юм уу арчлалын бас нэлээд загвар орноос холоос Монгол улсаа харахаар
Нэг тоон дотор нь байхдаа бид нар чи имийг талцаад ч юм уу аль нэг өнцгөөс хараад бүтэн харж чаддаг байсан бол холоос ингээ улсаа дотор нь байсан амьдралаа ингээ харахаар илүү том зураг нь харагддаг юм уу гэж бодож байгаа. Тэг ингээ том зургаас харахаар манайх энэ тэндээс баах юм түүж хуулбарлаад нэг юм өвөрмц маягийн машин, нүүдлийн машин босгоцсон. Тэгтээ энэ маань бол машин. Тэгтээ бартаасаа тохиолдохоор, хямрал тохиолдохоор энийг тойрж гарах маневр чадах хурд хүчрэхгүй байгаа юм л зураглал харагдаж байна юм гэж байна. За Стэнфордын сургуулийг сурсаж байх хугацаанд та бас Монголд үндсэн хууль ба зөвлөлтөх ардчлал гээд форум хийсэн. Тэгэхээр бас Стэнфордын их сургуулийн доктор профессоруудыг авчирсан. Тэгэхээр энэ одоо форумыг хийх болсон шалтгаан юу юм бэ? Өөр нь яг саяны шалтгаанаар бидний бүтээсэн өнөөгийн том зураг харахаар том зураг харсан систем маань бүх системд олон зүйлийн хуулбарууд байна. Эрүүл мэндийн систем гэхэд одоо зөвлөлтийн Смешко гэдэг хүний зөвлөлт маягийн систем дээрээс Германы Бисмаркийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, Америк, Солонгос маягийн одоо хувийн эмнэлгийн тогтолцоо ингээд өөр философи, өөр суурь зарчмаатай юмуудыг нэгтгэжээр хоорондоо гажаад ажиллахгүй байх шээ. Боловсролын тогтолцоо муу адилхан. Эдийн засгийн тогтолцоо муу адилхан. Төсвийн орлого тал нь либерал зарчмаар зүүн Европын орнуудаас хуулсан тэгш татврын тогтолцоо, баян үнд маш таатай тэгш татврын тогтолцоо бүгд 10% төлдөг. Нийгмийн төсвийн зарлага тал нь болохоор нийгмийн чиг баримжаатай, социалист чиг баримжаатай илүү нийгмийн халамжид тулгуурсан. Энэ хоорондоо зөрчилдөг жишээтэй. Ингээд салбар бүрийн хоорондын юмнууд хоорондоо авцалдахгүй зөрчилдсөн энэ машин бүтээсэн байна. Би нэг тийм машины зургаар төрсөлдөйн. Үүнтэй адилхан үндсэн хууль маань ч гэсэн нэг ялангуяа дордуусан гэж нэрлэгдээд байгаа тэр 7 өөрчлөлтийн дараагаар үндсэн хуулиас нэг судсын туслаа хийчихаар энэ систем маань бүр холилдсон тийм систем болсон. Анх бол энэ парламентын сонгуулийн засаглалтай хуулбарыг тэр үеийн яг босруулж исэн хүмүүстийнийхээр санд болгосон байт юм билээ улсын баг хурал. Энийг нь ардын хурлаар хэлцэхэд та ерөнхийлөгчийг ардмын сонгодог болгоод ингээд холцсон тогтолцоо маань өнөөдрийн асуудлыг манлайлаад чирээд гарах. Өнөөдрийн түмэн проблемыг, түмэн асуудлыг шийдвэрлэх манлайлалгүй чадахгүй болгож байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгч нь бүх ардмыг сонгоддог. Мөрийн хөтөлбөртэй, өөрийн хөтөлбөртэй бахан зүйл амлцсан. Тэгтээ доор нь бол ямар ч ям тамгын газар төрийн алба гүйцэтгэх эрх мэдэл байхгүй. Ерөнхий сайд маань парламентаас сонгодог, ялсан намаа сонгодог. Нам нь бас баахан зүйл амлцсан мөрийн хөтөлбөртэй. Ингээ хоёр мөрийн хөтөлбөр мөргөлдөж байна. Дунд нь их хурлын гишүүн болгон өөр өөрийн бодол санаа хөтөлбөртэй. Ингээ гурван мөрийн хөтөлбөр мөргөлдөж байгаа эрх мэдлийн тарамтцсан нөхцөлд улс орон энэ зүүн Азийн 8 оронтой би харьцуулж хийсэн судалгаагаар үзэхэд энэ шиг хөгжиж байгаа түүх алга байна. Хамгийн муу гэхэд Филиппин улс хөгжлөөр энэ 8 улстай харьцуулахад Филиппин улсын хөгжлөрийн зам руу манайх одоо Филиппинд 40 гэр бүл нийгмийн баялагын 76% эзэмшдэг гэж Forbes төлөвлөгийн судалгаа гаргасан байдаг. Тийм баян ихэд баян ядуу асар ядуу тийм нийгмийн тогтолцоор бол тэгсэн мөртлөө тэрнээс бүр муу засаглалын тогтолцоотой одоо энэ авилгалын хяналтгүй болох аюултай шудраг усны гүнзгийрсэн нийгмийн шудраг усны гүнзгийрсэн хөвлөнтэй эрхчлөө нээлттэй юм шиг мөртлөө хязгаартай ийм сонин дэлхийд байхгүй зураглалыг бүтээх гээд байгаа учраас энийг яаж залруулах вэ гэдэг сэдвэд семинарыг Стэнфордын, Германы, Солонгосын, Швейцарын яг энэ чиглэлийн эрдэмтдийг урьж тэгээ Монголынхаа бүх намын удирдлагын төлөөллийг урьж энэ форум эрдэмтдийн хурлыг зохион байгуулсан. За тэгэхээр намын удирдлагын төлөөллийг урьсах гэж тэгэхээр одоо энэ форумд ирсэн ер нь улс төрийн намын удирдлагууд үндсэн хууль ба зөвлөлт харшлыг ер нь яаж хөрхөн хүлээж авч байна вэ? Бүгд санал нэгдсэн. Ялангуяа өөрчлөлтийн асуудал дээр санал нэгдэж байгаа. Энэ парламент судалтай намуудын бүх төлөөлөл бол өөрчлөлт шинжилтээр бүгд санал нэгдэж байна. Чухам яаж өөрчлөхгүй шинжлэх үүдэгдэг дээр өөр өөр юм байр суурьтай байх шиг. За таны бодлоор тэгвэл чухамдаа яаж өөрчлөлт шинжилэл зөв гэж харж байгаа? Ерөнхийдөө өнөөдөр төр тэтгэл Монголын шудраг усны индекс гэдэг юм уу да. Сүүлийн санд марлын судалгаагаар 4 сарын 12-ны байдлаар хийсэн судалгаагаар 77% нь шудраг яс байна гэдэгт итгэхгүй болсон байна. Нийгэм шудрагс байхгүй гэж үзэж байна. Улс төрийн намуудад итгэл 67% нь итгэхгүй. За ерөнхийлөгч, засгийн газар, улсын их хурлд итгэл одоо 50-60% итгэлгүй болсон. Тэгээ энэ нөхцөлд ард түмнэр асуудлыг шийдэх юм зүйл.
Тэгээ өнөөдөр хамгийн том бага проблем нь төрний шийдэж чаддгүй. Ийм учраас хоорондоо ан завтай 3 толгойтой Монгол учраас шийдэж чаддгүй. Ард түмнэр шийдвүүлэхээр 3 саяулаа нэг бол уургаач болчих гээд байдаг. 3 саяулаа эдийн засгч болчих гээд байдаг. 3 саяулаа байгаль орчин хамгаалагч болчих гээд байдаг. Тэгэхээр энэ бол арчлалын яг сонгодог онолын үед боломжгүй зүйл юм аа. Харин 3 саяулаа ингэж хилдэж бүгдээр тэгш мэдээлэлтэй оролцоод бүхэнд мэдээллийг хүргэнэг бол бас хэцүү. Мэдээлгүйгээр хүн зөв шийдвэр гаргаж санал өгнөдөг бас хэцүү. Тийм учраас зөвлөлт харьцал гэдэг маань төвөр судалгааны аргаар, төвөр сонголтын аргаар одоо сонгогчдын нийслэлийн чагсаалтаар ч юм уу иргэний бүртгэл мэдээллийн төвөөс сонгоод самсруу төвөрөөр сонгоод ирсэн хүмүүст мэдээллийг нь өгөөд 200 байж болно 300 байж болно 100 хүмүүс хэсэг мэдээлэл өгөөд тэр хүмүүсийг бүр мэдээлэлээр хоёр талд нь зогсож байгаад энэ талаас нь 5 толгойн талаар нэг дэмжиж байгаа хэсэг энэ талаар эсэргүүцэж байгаа хэсэг нэг сайхан нь байна уу энэ талаас нь одоо эрдэнэ чимгэн байна уу ингээд бүх мэдээлэл хоёр талаас өгнө дунд нь иргэд тэрнийг шийднэ. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл авилгал хайлгуул ашиг сонирхлын зөрчилгүй иргэд төв судалгааны аргаар самсруу төврийн аргаар сонгогдсон иргэд тэн дээр хуралдаад зөвлөлдөөд баримтуудыг харьцуулж үзээд жигнээд тэнцвэртэй мэдээлэл аваад сонин үйлээр энэ хүмүүсийн тарих угаас нь толгой эргүүлсэн мэдээллүүд биш мөнөн бот мэдээллийг өгөх хариуцлага үлгээсэн тангар хөргсөн хоёр тал яг тэрний хуулийг хажууд нь хяналтчтай хууль хяналтын байгууллага хинж хагаад минь өгөөд ингээд мэдээлэл өгснийхэн дагуу иргэд өөрсдөө чөлөөтэй дотроо бодож байгаад нууцаар санал хурааж болно. Эсвэл консенсусаар бүгдээ энэ зөв юм байна гэж шийдэж болно. Ийм зарчмаар шийдэх юм бол оюу толгойч гэсэн магадгүй ингээд шийдсэн бол ард түмэн шийдсэн бол энэ хамгийн зөв ард түмэнд ойлгомжтой хэлбэр байх гэж. Томоохон асуудлуудыг, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлуудыг. Тэгээ үндсэн хуулийн өөрчлөлт зөвлөлт гарчлал гэсэн энэ хурл бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хэсэгхэн хүн ярьж байгаа тэнцээр шийддэг асуудал биш ээ. Улс төрчдийн шийддэг асуудал биш. Энэ бол нийгмийн гэрээ зөвшөөрлөлийн гэрээ учраас зөвлөлдөж шийдэх ёстой. Түүнээс одоо бүх ард түмнээр шийдэхээр усад байгаа усын давс сумын малчин хүний мэдээлэл байгаа учраас тэр хүн мэдээлэл өгч байгаа тэр хүнээр шийдвэрлэх болцоотой л гэсэн санаа шүү дээ. Монголчууд нэг өрөөнд цуглаа шийднэ гэсэн үг. За тэгэхээр яг одоо ингээд тав дээрээ ийм ширээн дээр бас зөвлөлт гарчлал хөгжлийн гарц гээд дөнгөж одоо таны одоо бичиж хэвлүүлсэн шинэ ном байна тийм ээ. Тэгэхээр энэ номд одоо бас яг ямар судалгааны бүтээлүүдийг оруулсан бэ? Та энэ номоо хий удаа бичв те. Тэгээд ер нь бол энэ ном гаргах болсон бас гол шалтгаан нь. Тэгээ энэ ном бол эхнийхэн дугаар одоо ингээд 8-9 сар дараагийн үргэлжлүүлэн тийм цуврал за энэ зөвлөлт харчлалын онлын том номыг орчуулж байна. Арчил боловсролын тухай номыг орчуулж байна. Энэ нэр нь бид гэгэрч арчлалын боловсрол хамгаас чухал байна. Ард иргэдийн мэрэгэн сонголт нь бас тэдний үнэн бод байдлыг арчлалын талаарх асуудлыг зөвлөлдөж шийддэг учраас өнөөгийн арчлал энэ бидний сонгоцсон арчлал бидний хүссэн арчлал биш. Самурцсан арчлал, гажуудсан арчлал, дүр хэсэгцэн арчлал. Тэгээ ийм хуурамч арчлалыг зөвлөлдөх арчлалаар өөрчилж жинхэнэ арчлалыг Монголд бий болгох гэсэн санаа. Энийг одоо би 13 оны сонгуулиас хойш энэ нийгмийн болж байгаа шудраг үйл явдлууд, сонгуулийн булхайл өврүүд бүгд ажиглаж байгаад арчил бол зөвхөн сонгуул биш юм байна. Сонгуулаар хэмжигдэхгүй юм байна. Харин нийгмийн энэ иж бүрэн ард түмний тэгшэрх бүгд саналаа үнэтэй өгч чадж гэнэ үү? Бүгдэнд нь мэдээлэл ижил тэгш оногдож байна уу? Яаж оролцож байна гэдгийг харьцуулж үзээд хүмүүсийн дуу хоолой төр зэгт яаж үрж байгаа гэдгийг харьцуулж үзээд энэ номыг бичих болсон шалтгаан байна. Хэдэн цуврал гарах юм? 3 цуврал ном гарна. Тэгээ энэ номоо улан баяжуул зуны хугацаанд би хөдөө орнотгаар одоо төрөлх нутгаараа ч юм уу явж иргэдийн саналыг цуглуулад энэ онлын юмнууд уламжлалт юмыг хослуулсан байгаа. Энийг санал асуулах төвөөрөөр баяжуулад ингээд энэ зуны хугацаанд 2 дахь хөвлөн гарна. За энэ нөгөөх нь бол зөвлөлт харчлалын юуг орчуулад дуусч байна. Номыг зөвлөлт харчлал гэдэг номыг хүмүүс яаж санал бодлоо илэрхийлж тэрэн төр зүрх вэ гэдэг. Хүмүүсийн санал бодол яаж төр үнэтэй байх вэ гэдэг тийм ном орчуулж байна. Тэгэхээр энэ номд ингэж аахгүй нэг Монгол нэг зөвлөлт гэх тийм ээ. Тэгэхээр энэ одоо таны байгуулсан төрийн бус байгууллагууд тийм ээ. Яг нэг Монгол нэг зөвлөлт гэдэг бас ийм лого, эмблем тий. Орос энэ нэг морь шуу гэдэг одоо тий. Энэ логоных нь бас утга учир байна. Яг энэ бол сайн хэлдгээр олон төрхтэй Монгол болчиход байна.
За одоо нэг хятад шарваартай, Европ малгайтай, Герман цамцтай, Америк пүүттэй ингээ 9 шидийн хуц өмсүүлсэн шиг тэр машин ч гэсэн манай Монголын арчлалын дүр төрх бол энийг нэг Монгол болгоё гэсэн санаа. Ерөөс нийгмэр болгоё. Үндсэн хуулиас ахуулаад бүх хуулийн үзэл санаа Монгол улсныг болгоё. Ингэхийн бол Монгол улс Азийн баруудыг гүйцэтгүүлээд нэг Монгол нэг зүгт нэгдэж чадвал Азийн бар гэж яриад байдаг бар болно биш. Баруудыг гүйцэтгүүлээд ажнаа хурдан хөлөг болох юм аа. Одоо шонхор шууш болох юм аа гэсэн санаагаар нэг Монгол нэг зүгт нэгдъя гэсэн энэ нь бол зөвлөлдөж шийдъя. Нэг хүн ганцаараа шийдээд юм уу, нэг нам ганцаараа шийдээд юм уу, нэг ухаантай хүн шийдэх биш. Ард түмнээ зөвлөдүүлж асуудлыг шийддэг энэ арчлалын зарчмаар тэгээд нэг үндэсний хөгжлийн бодлоготой ингээ хөгжсөн түүх бол зүүн дооцын 8 орн дээр миний хийсэн судалгаагаар нь олж байна. Яаж энэ усууд хөгжсөн байна гэдэг Солонгос, Сингапур, Тайван энэ бол нэгдүгээр хэсгийн орнууд, хоёрдугаар хэсгийн оронд нь бол энэ Таиланд, Малайз зэрэг улсууд. За 3 дугаар бүлэгт нь бол одоо Филиппин мэтийн улсууд. Энэ бүлэг улсуудыг багталж үзээд хамгийн зөв хөгжлийн загвар нь богино хугацаанд хөгжсөн загвар бол Солонгосын юм уу, Японы загварууд бол ерөөсөө нэг зүгт нэгдээд үндэсний том бодлого гаргаж тавиад нэг хөтөлбөр. Тэр яам нь Японы шинэ дээр 52 жил Японы худалдаа эдийн засгийн яам үндэсний хөгжлийн бодлого, үндэсний хөгжлийн яам байж асуудлаа зэгцлээд тэрнээс ямар ч улс төрчид зөрөхгүй. Тэнд улс төрчийн сайд очиод тэр яамыг өөрчлөхгүй. Тэр тэнд хамгийн шилдэг хүмүүс ажиллана. Ингээд улсыг төлөвлөгөөг нь гаргаад аваа явуулсан. Үндсэндээ нэг талаас төлөвлөгөөт эдийн засгийн шин чанар яг социализмын төлөвлөгөө биш, төлөвлөгөөт эдийн засгийн шин чанартай. Ингээд улсыг богино хугацаанд өсрөнгөө хөгжсөн улсуудын билээхэн туршлага байна. Тэгэхээр улс төрийн арчлал эдийн засгийн хөгжил хоёрыг бол хоёр салгаж зэгцтэй болох асуудал чухал юм байна гэдэг. Тэгэхээр та Стэнфордын сургуулиудаа сурч ирснээс хойш энэ улс төрийн намын ажилд хэр одоо идэвхтэй оролцож байгаа вэ? Ер нь яг энэ судалгааны ажлаа нэгдүгээр хийж байна. За хоёрдугаар судалгааны ажлын хүрээнд гэдэг юм уу семинар зөвлөгөөнүүдэд орж илтгэл тавих, энэ өөрийнхөө бодол саналыг хуваалцах хэлбэрээр оролцож байна. Ер нь одоо бид хамтдаа гэсэн энэ мөрийн хөтөлбөрийг энэ боловсруулах явцад ийм зарчмаар зөвлөлт харчлаа шийдэх хэрэгтэй гэдэг үндсэн санаачлагаар энэ санаачлагуудыг бас дэвшүүлж байна, дэвшүүлсэн. За энэ нэг Монгол нэг зүгт гэдэг бодлогоор энэ талаа танилцуулж байна. Ийм хэлбэрээр яг семинар зөвлөгөөнүүдэд одоо анхан шатнаас ирсэн хүмүүс лекц семинар одоо унших байдлаар л оролцож байна. За тэгэхээр яагаад ингэж асуусан бэ гэвэл та бол одоо бас засгийн газрын гишүүн байсан хүн, ер нь одоо бас засаг төр одоо улсын хурлын бас үйл ажиллагаа тийм үү? Миний одоо сайн мэддэг улс төрчийн хувьд ер нь одоо өнөөгийн улсын хурал одоо засгийн газрын үйл ажиллагааг та ямар дүн тавихаар одоо зөв иргэн хүний хувьд тий харж байгаа. Тэнгэрээс бууж ирсэн юм шиг одоо авчиргүй шөмжлээд яг уу. Гэхдээ хамгийн довчоор хэлэхэд бидний 3 толгойтой могоо шиг байна. Зам хөндлөн гарах гэхээр нэг үлгэр үүдэг шүү дээ. 3 толгойтой могооны үлгэр. Зам хөндлөн гарахад машин ирж явдаг тэндээс дайруулчих гээд байдаг. Тэгээ нэг толгой нь одоо урагшаа зүтгээд гарчия дайруулах хэмжээ гэдэг. Нэг нь амжихгүй дайруул буцъя гэдээ хашаа зүтгээд байдаг. Дунд нь нэг нь тэнэгэлзээ зогсоод байдаг. Тэгж байгаа машин дайруулчихдаг. Тэгээ манай энэ ерөнхийлөгчийн засаглал, улсын их хурл, засгийн газрын байр байдал өнөөдөр яг юм байна. Энд манлайлал тийм учраас нэг толгойтой нэг Монгол байх хэрэгтэй байна. Нэг зүгт хандах хэрэгтэй байна гэдэг санаа маань. Яг өнөөдрийн эдийн засгийн хямралт байдлыг бол машин тахиулж байгаа энэ өрсөлдөөн төвтэй зүүрлэх юм бол бидний энэ 3 толгойтой байдал, засаглалын хомсдлын, манлайллын хомсдлын байдал, за өнөөдөр байгаа фракцуудын зарчмаар улсыг удирдах байгаа байдал. Улс орны эрх ашигыг тэргүүнд биш. Фракц бүлэглэлээр улс төрийг удирдах байгаа. Зөвхөн мөнгөтэй компаниудын нөлөөнд хэвтрхийг хавтаж шийдвэр гаргаж байгаа байдлууд, мэдээллийн хомсдолтой байдлууд бол улс орныг буруу зам руу одоо хямрал руу түлхэж байгаа гол шалтгаан шүү. Энэ бол нэг авилгал нь бос зүйлүүд нөрөөд. Тэгэхээр одоо яг улсын хурлаар сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль гэдэг ер нь одоо энэ бас нэг хөгжлийн тулгуур асуудлыг одоо шийддэг хуулийн төслүүдийг хилцгээд байгаа. За дээр нь таны одоо хөндөд байгаа үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хүртэл ингэ ярьж байгаа. Тэгэхээр та энэ хуулиудыг одоо үнэхээр одоо энэ зөвлөлт харж гэдэг юм уу? Монгол улсыг хөгжилд авчрах тийм хуулиуд болж чадна гэж ер нь харж байгаа юу? Ахаад хэлэхэд бид нэг хэсэг хэсгээр л асуудал үүсгэх гэдэг байна.
косметик засал маягтайгаар өнгийн засах гэдэг засан заслууд хийгээд байна. Үндсэн суураар нь бид нар эргэж харж нэг том өөрчлөлт хийж нэгдэж ингэж хайрцаглаж ингэж хүчгүй болвол үндсэн суур зарчмуудаа засахгүй бол дандаа тэгж хийж ийсэн өөрчлөлтүүд амжилттай болж ийсэнгүй. 2000 оны үед миний ингээд судалгааны ажлаас үзэхэд энх хоёр даргын үед бол Ли Куан Югийн Сингапурын модельийг илүү авсан зарчим харагдаж байгаа. Эдийн засгийн өсөлтийн үед төсвийн байгууллага удирдсан тэр үеийн батлагдсан үйлүүд. Дараа нь илүү либерал баруун маягийн загварлал өсөрсөн. Ингээд энэ бүхэн бол дандаа л юмыг өөрчлөх шинжлэх гэсэн орлогууд байсан бүгд. А гэхдээ энийг системээр нь авч үзэж засахгүй бол өнөөдөр хувь хүмүүсийн хариуцлагагүй байдал нийгмийг алж яана л да. Тэгээ хариуцлага тооцож байгаа байдал нь зөвхөн улс төрийн хариуцлагаар хязгаарлагдаж байна. Тэгээ хариуцлагагүй байдлаа өгшүүлж байгаа юм энэ тогтолцоо юм байна. Тэгээ энэ бүхнийг өөрчлөхийн тулд зөвлөлдөж шийдэх нь тэрүүхэн хүрээндээ биш ард түмний төлөөллийг оролцуулж шийдэх нь итгэлийг бий болох арга. Ард түмэн төрдөө итгэхгүй болно гэдэг бол хамгийн том юм гэнэ л. Одоо Чингис хааны нэг менежментийн нууц гэдэг юм уу, удирдлагын нууц болвол одоо барууны зарим зохиолууд бичснээр Чингис хаан бол яг энэ Сүн Язцаны номлож ирсэн. Одоо энэ Япон хятадын хэрэглээд байгаа ур чадвараар нь хүнийг үнэлэх төрийн албаны систем үүсгэн байгуулсан байна. Жишээлх юм бол өөрийг нь харавсан зэвийг хүзүүг нь харавсан зэвийг цэргийн жанжнаа болгоод их цэргийн жанжнаа болгоод хөрш орон зэрэгэлдээ урнуудаа элсүүлж ирсэн. Хамгийн алдартай жанж бас тийм онч мэрэгэн байдлын үлж. Дата тунгааг уйгурын дата тунгааг одоо тамга түшигч төшмөлөөр томлж төрийн бичгтэй болсон. Монгол улс ингээд анхны бичгт өсгөхтэй болсон түүхтэй болсон. Эцгийг нь хорсонд өс татар аймгийн шихий хутгийг одоо төрийн их бичээчээр өргөмжилж үндсэн хууль их засгийг анх боловсруулж ирсэн. Юлай Чуцай гэж одоо хятад Кедан гаралтай эрдэмтнийг төрийн их эрдэмтэн зөвлөхөөр өргөмжлүүд Монголын төрийн зохион байгуулалт төртөө улаанаас ахуулаад олон том шинжилгэүүдийг хийжсэн баг шин. Тэгэхээр Чингис хааны дэлхийг эзэлсэн их Монголыг нэгтгсэн нууц нь чадвараар нь үнэлдэг ойлгосон болохоос практ бүлэглэлээр юм уу эрх ашгаар нь ингэж төрийн албыг бүрдүүлж ирсэнгүй. Зөвхөн чадвартай хүмүүсийг авдаг энэ меритокраси гэдэг байгаа. Одоо энэ Японд байгаа, Америкт байгаа ч гэдэг юм уу. Одоо энэ Тайван, хятадын энэ хөгжөөд байгаа хэдэн зуун жилээс өмнө Хувлааны үеэс тэр үеэс хятад төрийн албанд сонгон шалгаруулж авдаг болсон. Тэгэхээр одоо бас юу гэдэг манай үүсгчид нэгэн одоо Зандан ширээ гэдэг хүн өөрөө улсын хурлын гишүүн байсан, засгийн газрын гишүүн байсан. За дээр нь одоо ингээд Монгол ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга байсан. Тэгэхээр зөвлөлт харцлыг бас одоо ингээд нам дээрээ одоо бас сайн яриад тийм үү намын удирдлагуудаа яриад ер нь нэвтрүүлэх Монголд бас одоо ингээд нутгшуулах тал дээр одоо ажил хийх боломжтой хүн гэж харж байгаа. Ер нь бас тийм боломж байна уу? Гэхдээ ер нь боломж байна. Гэхдээ боломж бас байхгүй байна. Яагаад? За нэгдүгürt нь энэ санаачлал бол бас шинэ юм биш. Жишээлбэл би ерөнхийлөгч нэр дэвшгийг тодруулахдаа бидний саналаар бүх намын гишүүдээрээ зөвлөлдөж шийдъя гэдэг саналаар шийдсэн. Улаанбаатар хотын намын даргаыг сонгохын тулд сонгыг их саналыг анхааруулад бүх намын үүрүүдээр зөвлөлдөөд нэр дэвшүүлж гаргаж ирж сонгыг гэсэн саналыг оруулад хотын нам орооны урал дээр 90% сан дээр унжуулаа. Намын сүүлийн их хурлын төлөөлөгчийг сонгохдоо зөвхөн үүрийн анхан шатны гишүүдийн саналаар одоо хэдэн дарганаар шийддэг асуудал биш. Бүх хүмүүсийн нийгэмд байгаа саналыг тусгаж оруулж ирэхин тулд ингэж шийдэх санаачлалуудыг оруулж ирж байна. Тэгээ энэ бол хэрэгцсэн нь бол гэхдээ 3-2 ингэж хэрэгжиж явж байна. А яг удирдлагын түвшинд орж ирэхээр энэ маань зөвхөн тодорхой хүмүүсийн эрх мэдэл нөлөөлөх учраас ард түмнэр зөвлөлт гарчлаар шууд шийдвэрлэж явчих нь одоо том нөлөө бүхий бүлэглэлийн хараанаас гарч учраас энийг дэмжихгүй байх тийм тохиолдол байна. Тухайлбал би зүгээр яагаад ингэ шадруулсан гэх юм бол Монгол ардын нам өөрөө бас одоо ингээд босоо удирдлагатай нам гэдэг юм уу тийм ээ тэгж харагдаг. За дээр нь ерөөдөө манай өсгч сайн мэдэн шүү дээ. Одоо хурал болохоор гişүүдээ хайрцагчлаач гэдэг юм уу те намын удирдлагууд одоо ингээд өөрөөсөө одоо фракцуудыг жиглээ тийм ээ аваад ирлээ шийд юм уу жигүүрээ тэгчлээ гэдэг ингээд намтай холбоотой нөлөөлтэй холбоотой асуудал гардаг. Гэхдээ яалтчгүй одоо зөвлөлт ардчлал ингээд яхаар намын удирдлага намын одоо удирдах зөвлөлч гэдэг юм уу те том одоо хүмүүс их ашиг хөндөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ бас хэрэг зөвлөлтөөр намынхаа дарганартаа яриул бас нэвтрүүлэх одоо боломжууд их юм шиг харагдаад байгаа. Бас өөр улс төрийн намуудын дарганартаа зөвлөлтөд бас шийдэл гарвал ер нь одоо манай үзэгчид хэлдэг шүү дээ. Энэ улс төрийн намын дарганы одоо нэг улс орныхаа эрх ашигын төлөө тийм үү нэг ширээ тойрч суугаад нэг учраа олддоггүй байхад дандаа ингээд те би нэгэ үгүйсгэж явдаг тэгээ ажил гацаадаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ системийг асууад байгаа юм.
Зүйтэй. Нэгдүгээрт ардын нам бол сүүлийн жилүүд төр босоо удирдлагатай тогтолцоо өөрчлөгдсөн шүү. 27 дугаар их хурлаар батлагдсан дүрмээр одоо их хурлд нэр дэвшигчдийг анхан шатны үүрээс санал болгож зөвлөлдөж гаргаж ирэх механизм тусгагдсан. Зөвлөдөх танхимтай болсон. Бас хамтын удирдлагын системийг илүү босонгоолох зэчмүүд суусан. Гэхдээ энэ маань соёл болж яг арга барил болж хэрэгжил бас хугацаа орно л доо. Хоёрдугаарт нь бол зөвхөн дарга нарын хооронд ингээд зөвлөлдөд улс төрийн намын дарга нар ч юм уу зөвлөлдөө шийдэхийг зөвлөдөх арчил гэж нэрлэдэггүй. Тэр бол консенсусын арчил буюу зөвшөлтсөлийн арчил. Зөвшөлтсөлийн арчил бол гитлерийг бий болгоод дарангуулагчийг бий болгодог гэдэг сул талтай гэж үздэг. Зөвлөдөх бол яг ард түмний санал бодлуудыг яг жирийн иргэдийн санал бодлыг оруулахаар арчил болдог. Ардын засаг гэдэг үг чинь үндсэндээ одоо арчил гэсэн үг юм. Ард түмэн санал засаг байрна гэсэн утгатай шүү дээ. Төлөөллийн арчилж болохгүй байгаа учраас зөвлөдөх арчлыг болно гэж байна. Гэхдээ хүмүүс бол хэд шүү дээ. Одоо Монгол Улсын ерөнхийлөгчд шууд арчлал гэж яриад тийм ээ. Шууд арчлал гэдэг. Тэгээд энэ зөвлөх арчлаас одоо юугаар ялгаатай бэ? За ер нь яг арчлалын олон гурван үндсэн хэлбэр байгаа нэг нь бол төлөөллийн арчил. За бид нэр ингээд төлөөлөөд ингээд 76 гишүүнийг сонгочлоо. Энэ хүмүүс улсыг удирдана гэж байгаа. Энэ болохгүй байна. Энэ болохгүй болохоор шууд арчлалыг бас ерөнхийлөгч санал болгоод ингээд хэсэг бусгын орлогууд нэлээ явуулчаад. Шууд арчил бол хүн бүхэн шийдвэр гаргахад оролцохоор саяны нэг ойлд 3 сая хүн уур хажим болчих гээд 5 асуудлыг шийдэхээр 3 саяулаа уур хажим болчих. 3 саяулаа эдийн засгч болчих гээд. Тэгээ тэр хүмүүст хангалттай мэдээлэл байхгүйгээр одоо хангалттай тэр оролцох шалтгаан тэмүүл ирмүүлзэл байхгүйгээр асуудлууд бас л хиймэл болж болдог. Энэ бол иргэдийн арчлалын боловсролоос, нийгмийн боловсролын түвшингээс одоо амжиргааны түвшингээс хамаардаг асуудал учраас шууд арчлал өнөөдөр ч гэсэн Швейцарт маш их сөрөг шүүмжил үр дагаврыг дагуулж байгаа юм. Харин зөвлөдөх арчлал бол энэ хоёрын хоёулантай зэрэгцэн орчих болцоотой. Тэгэхээр одоо ер нь зүгээр одоо ард түмнээс одоо санал асуулга авъя гэд ардын нам хөрслөөд сонгуулийн тухай хуульж идэм юм гээд санал өгөхөр их төсөв гарна одоо хөрөнгө мөнгөний яа шийдэх юм бэ гэдэг асуулт ярьдаг. Тэгэхээр зөвлөлт арчлалтай ч гэсэн бас хөрөнгө мөнгөний асуудал яригддаг л байна. Ярин гэхдээ харьцангуй бага. Нэгдүгээр хоёрдугаар энэ одоогийн санал асуулгууд бол одоо зөвлөлт арчлалын онолын үүднээс авч үзэх юм бол буруу алхмаар болдог. Ягаад гэвэл хэсэг бүлгүүд энийг манипуляц говьуулаад сэтгэлдээр комментээр 9 жилийн аргаар хүмүүсийн саналыг авлаа гэд ард түмнийг төлөөлж байгаа юм шиг дүрсэх боломжийг бий болгодог гэж. Харин зөвлөлт арчлал бол тунгаан бодох арчлал гэж бас нэг талаас орчуулж байна. Хүн тунгааж бодоод эргцүүлээд авсан хоёр талын тэнцвэртэй мэдээллийг жигнэж харьцуулж үзээд за энэ л манай улс төрхтэй юм биш гэж итгэл үнэмшлээрээ санал өгөх асуудлыг зөвлөлт арчлал гэж нэрлэж байгаа. Тийм боломж олохгүйгээр зүгээр мессежээр санал авна гэдэг бол жинхэнэ дөрвс ихсэн арчлал болж байгаа. Хүн тийм үгүй гэсэн хоёр хариултыг юу ч бодохгүйгээр өгөх болж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч бас манай студид хурж ирж за өөрийнхөө бичсэн шинэ номны тухай за мөн ер нь бол Монгол Улсын хөгжлийн тухай бас хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн таны ажил амжилтсаа. За баярлалаа. Би бас судалгааны явцад нэг сонин юм нээснээ нэг ярьчих гэж бодож. Монгол ардын намын түүхийг харсан чинь ардын нам гэдэг үг бол Сүн Яцсаны 3 ардын зарчим гэдэг 1906 онд гаргасан тэр тунхаглал онлоос үүдэлтэй юм билээ. Сүн Яцсан бол манчин гүрнээс тусгаарласан арчилсан улсыг байгуулах гэсэн хувьсгал хийсэн. Тэр доргион нь Монголд ирэхдээ одоо манчин эзэнт улсаас Монгол улсыг тусгаарлахын тулд тэр үндслийг авсан. Тэр ардын 3 зарчим гэдэг бол ардын нам үндслээс байна. Коменданы нам гэдэг бол ардын нам гэсэн агуулгатай. Коменданы намыг агуулгатай. Тэр 5 засаглалын онол нь бол Сүн Яцсаны тэр үед төвшүүлжсэн 5 засаглалын онол нь бол Сүн Яцсан Америкт сурж исэн, Европоор явсныхаа дараа гарсан онол нь бол одоо хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэдэг 3 засаглал дээр хяналтын засаглал гэж байна. Энэ гурыг хянжаахгүй болохгүй гэдэг хяналтын засаглал гэсэн. 4 дахь 5 дахь засаглал нь төшмөл засаглал буюу одоо төрийн албыг сонгон шалгаруулах гэж байна. Төрийн албанд хамгийн чадвартай мэлэгтэйг нь одоо нөгөө Чингис хааны зарчим буюу сонгон шалгаруулж ур чадвараар нь авдаг зарчим. Хамгийн чадалтайг нь авч ажилладаг. Энэ 5 засаглалаар 3 арчлалын зарчим гэж одоо нөгөө хүний төлөө хүнээр хүнтэй хамт хийдэг тэр захиралцааг санал болгож ирснийг тэр бол Монгол ардын нам нэрийг авахдаа хүрээний бүлэглэл дээр яригдсан тэр зарчим судалгааны явцад Тайваны арчлал энийг судалж байгаа хавцад бол тодорч гарч ирж байгаа. Тэгэхээр ардын нам гэж нэрээс сэргээсэн явдал бол үндсэндээ анх үндэсний арчлал нам байсан. 1924 онд бол
1924 онд бол хувьсгал гэдэг үгийг авч ийм шинж нартай болсон байдаг нь бол бас түүхийн сонин гэж байна. Тэгэхээр 5 засаглалын онол гэдэг бол яг өнөөдөр нэвтрүүлэх ёстой чухал Монголын шинжилэл гэж үзэж байна. За баярлалаа. Зэрэг мөчлөө Монгол Улсын хөгжил ток шоу ярилцлага өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор үзэгч та бүхний хязгаарны танил улсын хурлын гишүүн асан Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Зандан шидрээр оролцож үзэгч та бүхэнд зөвлөлдөх арчлалын онолын тухай тодорхой мэдээлэл өгсөн. Ингээ анхаарал үзсэн үзэгч танд баярлалаа.